Мөнгөний бодлогын орой өнөөдөр хуралдаж банкны гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэл хугацаатай гадаад валютын нөөц болон зээлийн их үүсвэрийн 25%-тай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох, их үүсвэрт хамруулах, дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгөний урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй гэж үзээд гадаад их үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэл шилжүүлэх, валютын болон хугацааны зүрэг бууруулах зорилгоор дээрх их үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж урт хугацаат их үүсвэрийг дэмжиж чиглэсэн бодлогын арга хэмжээ гэж Монгол банкнаас мэдгдлээ. Нөгөө талаас банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеийнхтэй харьцуулахад буурч санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжсэн байна. Монгол банкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн өрөлцөө болон эрсдэл даах чадвах нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна гэж үзлээ.